хамгийн сайн одоо PR-та ус төрчгөл хэнийг хэлэх вэ? Гэхдээ би одоо Санжийн баярыг л гэж хэлдэг шүү дээ. Зарим хүмүүс их л дургүй байдیں۔ Үнэхээр одоо баяр бол хамгийн сайн одоо PR-ч улс төрч. Кейс ярьж болох юм шүү. Кейс одоо тодорхой шүү дээ. Тэр жил одоо элбэг доржтой мэтгэлцэд баяр ялсан шүү дээ. Элбэг доржийг өөр улс төрч ялж чадахгүй. Ялж үзээчгүй. Баяраас өөр ялж үзээгүй. Элбэг дорчин хүмүүс PR-тай байна шүү. Элбэг дорчин бол нэг номерын PR. Гэхдээ элбэг доржийг ялсан би баяр гэж бодсон. Тэр нэг ТV5-аар илүү нэг мэтгэлцээ хийгээд хоёул зангиагаа тайлчий гэж хагаад тэгээд за нэг цэрэгт нэг сайхан кино менүү ярьдаг нэг нөхөр байдаг штэ. Чи яг тэр байсан бидтэй энэ төр гэл ингээл те шууд сэтгэл зүйд нь ингээл дайралт хийгээд. Тий дайралт хийгээд довтлоо. Тэгээ ерөнхийдөө бол мань хүн чинь бол одоо уншиж үзсэн нь бол мэдээж илүү штэ. Илбэг дөржсэн. Тэр нь бол одоо үнэхээр харагдаад. Тэгээ чи одоо их хурл хэдэн оны их хурлын сонгуульд. Тэр мэтгэлцэн дээр бол ер нь баяр юм байна. Ер нь баярын тэр 5 төгөлдржилтэн тэр анх одоо гаргасан нэг 10 дугаараа. Тэр мэрч нь бол жинхэнэ одоо бас тий асал одоо улс оронд хэрэгтэй нөгөө талаар PR нь их өвөрмөц. Тийм л байсан хүн гэдэг нь харагдаж. Одоо өнөө үеийн улс төрчдөөс. Гэхдээ одоо өнөө үед бол тий хэлэх үнэхээр одоо алга нэр одоо тэр нь үнэхээр одоо ялгарч байна. Хүрэлцэх ерөнхийлөгч бол мэдээж яг зангаргаараа имижээрээ тий ус төрчөөс илүү байна л да. Тэгэхээр яг үзэл санааны хувьд итгэлц нийгэмд хүлээгээд зөвшөөрж байгаа итгэлцлийн хувьд үнэхээр одоо тэгэл лидергүй л болчихлоо шүү дээ манай улс. Одоо бүх одоо хүнийг л одоо тий ерөнхийлөгч ба ерөнхий сайдч бүгд л одоо тий лоерчин хулгайчулсан. Хүний хаддаг. Тийм. Ер нь бол сайн нэртэй эрдэмтэнч байх байсан шүү дээ. Одоо эрдэмтдээ ч гэсэн одоо үгүйсгээл наа чи одоо хэрэггүй юм тийм одоо тий нигилизм амар байна. Тий одоо гутранг үзэл нигилист үзэл их байна. Тэгээд нийгмээрээ бид нар чинь хэнийг ч хүлээн зөвшөөрөхөө болцсон. Одоо дууч дээрч байна шүү дээ.